Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Боловсрол суваг телевизийн аялын товчоо нэвтрүүлэг эхэлж байна. Манай нэвтрүүлэг эко орчинд эрүүл идэвхтэй амьдралыг уриалан совтолчдаг үлээ. Манай аялын товчоо нэвтрүүлгийнхэн аялах гэж байгаа газараа сонгохдоо урд өмнө хүмүүс баг очиж ирсэн. Төдийлөн хүмүүс сайн мэдхгүй тийм газрыг сонгодог юм аа. Тэгээ энэ удаа бид нэр Өвөрхангай аймгийн Багваг дуулыг сонголоо. За Багваг дуул нь энэ аймгийн ноён оргил далайн түвшнээс дээш 3600 м өндөр өргөгдсөн. Энд өмнө нь одоо мэргэжлийн уулзалт хүмүүс авирч байгаагүй гэсэн мэдээлэл биднэрт байгаа учраас энэ уулыг сонгоод ийшээ авирахар болсон юм аа. За энэ авиралтыг Өвөрхангай аймгийн засаг даргын хамгийн газар болон Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтарч хийж байгаа юм аа. Энэ уул Говьалтай нурууны хамгийн зүүн үзүүрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 3600 м өргөгдсөн үзэсгэлэнтэй сайхан уул юм. Хойд талаас говьхээр хосолсон нуруудын хөндий. Урд талдаа манай аялал жуулчлалын брэнд болсон хонгорын элстэй хормон нийлсэн нь говь дунд сүмбэр уул мэт ганцаар харагдах нь үнэхээр гайхамшигтай. Таацын цагаан нуурын өмнөр томоохон манхан элс орших бөгөөд хонгорын элснээс бас л дутгааргүй өнгө үзэмж өндөр өргөнтэй юм гэж. Энд элсний цан самбраар гулсах таатай боломж их харагдана. Хонгорын элсийг бодвол хот сууранд ойрхон явдал судал багтай. Хамгийн гол нь хажуудаа нууфтад бол аялал жуулчлал хийхэд айдаа сайхан нутаг юм да. Эндгээр Та хайдэр. одоо болохоор энэ ямар хэвчээ. Юусэн явж чад бэлгээр хатдаг. Бэлгээ хатдаг. Юусэн бид тэрээс явж чад. Ямар ч Хараад хараад хараад. Тэгэхээр энэ аман дээр тавь. Энэгээр аваад тэр чинь энд нэг банд өөлвөө замаас аваад. Нутгийн банд. Мөн хэрэг. Тэгээд За говьд ийм өндөр уул байгааг хараад үнийг л гайхалтай гэхгүй өөр юу гайхалтай гэхүү хэмээн дуу алдахынч багдах мэт санагданаа. Ийм тогтоц Африк төвд дэлхийд цуутай Сахарын цөлд Атласын улс гэж байдаг. Түүнээс дутх юм энэ ууланд алгаа. Нуулынхаа ам салааг амтахгүй мал аж ахуй эргүүлж явсан нутгийн нэгэн залуугийн дэрж түүнийг цааш дагуулan явахар болов. Нутгийн уулын оргилоо тэргүүн гэх юм. Харин Мөнх хотыг бид Ширва гэж нэрлэв. Энэ нь төвдөд ууланд авирч явхад газарчилдаг, нутгийн иргэдэг хилдэгтэй адилхан бид бас тэгж нэрлэв. Энэ ууланда олон удаа явж байсан боловч яг тэргүүн дээр нь гарч үзээгүй гэнэ. Тэгээд бидэнтэй явах болсондоо их л баяр хөөртэй байлаа. Би одоо энэ нутгийн энэ уулны унгоо хөвгөлтэй тэгээд энэ уулсаар энэ хөндөгөөр өчнөөд мал хөө сонгийн сормисгээ явдаг байсан. Харин өнөөдрийн судалгааныхан багт бага улсуудтай одоо газарчлахаар, замчлахаар ингээд явж байна. Манай авиралтын багийн гишүүд цөмгөрөө анх удаа өндөр ууланд авирах гэж байгаа юм. Анх ууланд авирж байгаа шинкоудыг дээхэн үед отхон тэнгэр хайрханд авируулдаг байж билээ. Яагад гэвэл отхон тэнгэр хайрхан нь манай Монголын мөнгө цастай улсын дотор хамгийн амхан нь. Тэнд л анх удаа мөсний тах өмсөж уулын хэрэглэл барьж үтсэн Монгол уулчдын 1953 оны түүхэн бичлэгийг үзэж сонирхцгоё. Үлгий сайхан эх орны минь сүрдэг хангаан улсын оргил жилийн дөрвөн өдрөд мөнгөн цагаан цасаа мөнхөг ялуулж байдаг отхон тэнгэр бол далайн түвшнээс дээш 4000 м өргөгдсөн юм а. Монголын улс залуучуудын эвлийн 12 дугаар их хурд зориулан байгалийн мэргэшилийг зориг хүч мэдлэг туршлагаараа ялан давж өндөр сардгийн энэ оргил дээр гарахаар зориг ахлагчтай залуу уулчид аялан очлоо. Монголын нарны гэрэлд ялбан туяа цацруулсан
мөсөн болор оргил нь гайхамшигтай гоёмсог харагдах энэ ууланд авирахаар зориг сэргэлэн залуу уулчид бэлтгэж байна. Ирэх чөлөө зол жаргаланд манай залуучууд биеийн тамир спортын ажил багтан дурддаг юм аа. Зориг хатуужилт уулчид залуучууд зорьсондоо хүрэхээр ууланд нь 3 үзүүртэй төмөр хүмүүс хадсан гутлаа өмсөд хүчит булчин, болгоомж, мэдлэгтэй хатуу итгэж ихт цагчин элгэн хатууд авирч эхэллээ. Отхон тэнгэр уулын өрөөд өгсөн авирч байна. Чигээ өөрчлөн баруун тийш чиглэж их зөндөр хадан хилсааны ирмэг дээр гараад шууд өгсөж явлаа. Энэ зам бол залуучуудын сонгож авсан ашигтай зам юм аа. Ингэж урагшлаж байсаар мөнгө цасны хормой төрлөө. Залуучууд зохион байгуулалттай хэсгээр тасран тооны илүү даацтай шилэн утсаар хийсэн олсоор бие холбоод мөс хаглагч, мөсний хадаас алах зэрэг багаж хэрэгслээ аюул тохиолдолд хэрэглэхэд бэлэн болгож гартаа бариад өнгөцхөн застай мөстүүлүүд аажин болгоомжтой авирч явна. Итгэн алхаадл хүмүүр хөдөлгөөнгөө зогсож мөс хаглагчаараа цасан бүрээстэй мөсийг ухаж гаргасан шатаараа урагшилсаар байлаа. Байгалийн бартаасаадыг зориг хатуужилтад дууссан эрэлхэг уулчид отхон тэнгэрийн оройд гарлаа. Төрийн далбааг босгож мөнгө цаст энэ оргилыг инх тайвны оргил гэж нэрлээд цэнхэр тагтааны дүрстэй инх тайвны далбааг мандууллаа. Бидний авирах гэж байгаа энэ баг богдуулын ойр орчмоор хүм мал бэлтгэх нь ховор юм. Айл будаггүй учраас энд ан амьтан ихтэй. Тийм ч учраас бүр улаан номонд бичигдсэн дахин цаацтай ховор амьтад илбэг гэдэг нь яана. Тэднээс хамгийн олон тааралдах нь янгэр хэмээх зэрлэг юм аа. Мөн хойлог шувуу хоёр байлаа. Бид нэр засагны хамаараа өсөж явж байна. Тэгээ энэ хад асган дотор ангир аргал, янгир аргал вирус ихтэй гэл нутгийн хэлж байна л да. Тэгээ вирус энэ аль нэг зохио хадны цаана хөвчсөн бидний харж байгаа бах та. Яаж энэ таамаглал их үнэн байж байна. Яг л энэ дөнгөж сая бидний ирэхээс өмнө энэ чээч явсан. Энэ хатан дээр тэмдэг тавьчаа явсан байна тий. Энэ чээчэд. Энэ чээшин. Вирусны шив. Мөрний засан дээр байна. Дахиад нэг үнэтэй вирусны шив нэг юм үнэтэй байт юм байна. Хүүхдийн шив шиг. Тэгээ сулхан үнэтэй. За нэг явъя. Би явах харахгүй.
дөнгөж энэ дээрээ гарч ийн гэж. Ноцтой бол ажиллаа. Тэ. Нуруутай одоо. Шуган дээр нартаа шүү. Тэгэхээр нуруу. Тэр баг богд хайрхныхаа цацганы амаар өгсөд явж байна. Тэгээ энд одоо хавар цаг учраас хөлдөө гол мөс боргоо болоод бүгд хөлдөө аваа хөлдсөн дээр жоохон бэрхшээлтэй байна. Уулын багш техник одоо уулын багш хэрэгслэлгүй явж байгаа хүмүүс бол нэлээд цаг идэж байна. Энэ боргоонд хөлдөө боргоонд байна. Тэгээ энэ 2600 м-тэй одоо далайн түвшнээс дэш тагийн бүсэн дээр жишээлбэл хангаан нутагт бол 2000-аас тийш мод утсыг ургадаг. Дэлхийн 2600 м-т одоо улаас байж байна, бургас байж байна. Тэгээ бусад ургамдууд байна. Тэгээ хамгийн гол улаас бургас чинь одоо навчид мод шүү дээ. Навчид мод 2600 дээр гэж шилмэс мод биш. Навчид мод. Авиралт маань одоо шинжтэй боллоо. Яг оргил хүртлээ эргэн тойрондоо нийлсэн 40 гаруй амтай юм байна. За бид нар энэ амууд дотроос хамгийн дөхөм, ойрхон, богинохон гэж судалгаагаар гарсан цацганы амыг сонгож аваад өгж атсан. Нуруулт. Тэр өндөр байна. Тий. Одоо хоёр хөшөө тойроод нуруулт. Харагдаад байгаа тэр өндөр. Тий. Наадлын дээр нуруулт. Тэгээд хэдүүл хажууд нуруулт таардаг. Доор нь бүр даа нуу. Энэ цаана. Нуруулт. Одоо тэр үйлдэл чинь яг тэр юм. Халаа мөнгө мөштэй. Энэ доолоос их байна. Одоо дээр тэдний бол бүгдээ цагаан таслан гинэ. Шинэ цас хүүтэн учраас хайж амжаагүй байгаад юм дээр яваа бас. Тастаа болгон зүгээр яваад. Зарим газар 200-300 м урт маш нарийнхан хавцал ханан хадан дундуур бид нэр явлаа. За энэ хавар цаг байсан учраас энд аюулгүй гэж бид нэр тооцоолсон. Учир нь энд 100 цагт авирч яваад гинт бороо шороотод харах юм бол эндээс уулын үер орж ирэх юм бол ерөөсөө аврах ямар ч болцоогүй юм байна лээ. Энэ уулын дараа нь авирах хүмүүсийг 100 явахгүй байхыг бид нэр сануулж байна. Хэдийгээр одоо бид нэр үер устаа таарахгүй ч гэсэн Өмнөговь аймгийн 3 сайхны ёлын ам шиг мөсөн дэшээ овоож хөлдсөн гол горих боргоо ус их байлаа. Энэ бүгдийг бид нэр мөсөн дээр явдаг ямарваа нэгэн багажгүй явсан учраас давж гарах туулахад тун их бэрхшээл учирч байсан юм а. За бидний сонгож авсан зам бол үнэхээр оргилдоо ойрхон 6 км-ийн зайтай боловч хамгийн хүнд хэцүү хүн явж байгаагүй зөвхөн улаан наманд бичигдсэн аратан шууд амьдарч явдаг тийм замаар бид явсан байна. Тийм ч учраас бидний сонирхлыг маш их татж байсан энэ юм а. Бид цацрагны амаар өксөөр угаад яг тэргүүн гэж нэрлэгддэг оргил байгаа тэр уулда тулж атсан. Яг ар шилэн дээр нь тулж очиод тэнд мөс цасны багж хэрэгтэй болохыг ойлгосон. Энэ харагдаж байгаа оргил мөн үү? Маа энэ. За мөн. Манай аялын товчонд бүтгэгдсэн аялал үргэлжилж байна. Иймэрхүү үү те? Цасгүй хамгийн гол.
ингээд бид хамарлаж явахаар шийдсэн. Хамарлаж явна гэдэг бол баруун эсвэл зүүн талынхаа хамар дээр яаж хийж яагаад гарах. За энэ бол тун их бэрхшээлтэй хэцүү явдал байлаа. Учир нь энэ хан яг дээрээ тулж очиод бүгд ерөөсөө бараг 90 градусын ихц налуутай болж ирсэн. Ихэнх нь бол хад асахтай, ихц цавчим. Энэ хамар дээр бид нар бол авиралтынхаа ихэнх цагийг алдсан. Энэ хамар дээр ингээд явж байхад барих барьц гიშгэх талбай байх. Тийм хүнд бэрхшээлтэй ихц налуугаар явцгаасан. Уулчтын дунд бичигдээгүй хууль гэмээр бичигдээгүй тийм хүсэл мөрөөдөл гэмээр нэг зүйл байдаг. Тэр нь юу гэхээр шинэ ууланд цоошин замаар явах. Өөр хэн ч яваагүй шинэ замаар явах ийм хүсэл мөрөөдөл гол төлөв уулчтыг эзэмдэж байдаг. Тийм ч учраас бид бас тэрнээс юугаараа дутах уу гэж шинэ замаар өөр өмнө нь хэн ч явж байгаагүй тийм газараар явж гарахаар шийдсэн юм. Замынхаа дунд нэлээд хашрах шинжтэй болж ирсэн. Энэ үед энэ замыг хэрэггүй сонгоодоо гэсэн бодол бас толгойд зурвас хийж орж ирж байла. Энэ тэрвээ бид нэр гацах юм бол, энд удах юм бол, энд хоноглох юм бол нэлээд аюултай байдалд орох нь ойлгомжтой болсон. Яагаад гэвэл бид нар нэгэн хоногийн хоолтой майхан савгүй, унтах аяны хүнжилгүй явж байсан нь нэлээд том эрсдэлтэй учрах нь ойлгомжтой болж ирсэн. 4 цаг яваад 3290 м, 3300 м дээр гараад ирсэн байна. Зам тун хүнд. 70 градус ихтэй. Хамгийн гол нь энэ замаар урд өмнө хинч явж байгаагүй. Ийм зам цацрагны амаар өгсөд тулж ирээд тэгээ хойдлынхаа шарлуу гарч ирж байна. За энд бол дунджаар 50 градусын налуутай. Зарим газараа бүр 60-65 таа байна. Тэр налуу дээр одоо энэ ууланд анх явж байгаа усуудад нэлээд бэрхшээлтэй байна. Тийм учраас нийт хавцаа алдаж удаан явж байна л да бид нэр. Гэхдээ одоо бол хятадаар гараад ирсэн. Ингээд дээшээ одоо өндрөөр бол 300 м, явалтаар бол 2 км зай байна. Энийг нэг цаг гаруй 2 цаг явчих واخа гэж бодож байна. За одоо 15 цаг 15 минут болчих. Одоо ингээд цааш явъя та тий. Гэхдээ алсын бараа гоё харагдаж шүү. Эндээс алсын бараа ёстой сайхан харагдаж. Хойшоо урагшаа бүх юм сайн оргил дээр тэргүүн дээр хатаар бүр сайхан харагдах байх гэж найдаж байна да. За түр баярлалаа. Хацаага яах юм уу? Юу? Нэг орч яг гэж Даатай таныг хийшээ явж байгаа. Энд дээр нэг гараад ирэхэд. Чи одоо энэ Уран төч гэдэг нь үлээ. урамс энэ цааталт байна тийм дээ. Энэ нэг цааталт гарна штэ. Яг энэ хадаа орж ирсэн. Уухта ингээд гоё энэ хараараа ингээд шууд буугаад арай. Уухта ихний эцэнд ерөөсөө ингээд чинь тэгээд энэ дээр гараад. Баярхаа. Тэрүүгээс миний бодлоор шүү дээ. Ингlisнээ энийг хярлаад эндээ буугуул гэсэн. Энэ цасны наагур ингээд хаяалаад ингээд доош буучих юм шиг. Боо. Тэгээ том. Том ам дээр очиод ийм их зохион дээр яачих шүү дээ. Ингэж болж байна. Одоо энэгээр бол буухтууд төвхт. Тэгэхээр энэний саагаараа тэр хөтөлтэйгөөс энэ хажуугаар ангуу заяа. Тэр өстэй. Тэрний тэндээсээ ийшээ авираад эргэж ийшээ эргээд өөрснөө явж исэн рүү боо гэж юу? тэлдэгэн боож. Ийшээ авчихоо гэдсэн нь. Аа бичсэн. Дөрөв машин тавьсан газар чинь ийм 2-3 давхар байж ханаад байсан шүү дээ. 4-5 давхар байж санаж байна. Доошоо тулаад очихлаа. Шууд газар хүрсэн хормоо байхгүй байгаа шүү дээ. Тэгээ цагийн байдал дөнгөж 4 цаг болж байлаа. Тэм учраас орой 7 хагасад нар жаргах хүртэл бид нэр оргил дээр гарчаад буцаад буухтаа харанхуйд бууж болох юм а гэсэн тийм тооцоог хийгээд уламд дээшээ явж эхэлсэн юм а. Эдгээр өвсдөө, хөвддөө гэсэн ч бараг 60 градусын налууд дээр хөл алдаж бүдэрхэл юм бол доошоогоо өнхөрөх зам ер нь тодоос тод харагдах нь үнэхээр айц төрүүлж байна. Бид авилтынхаа ихэнх цагийг энэ хамар дээр алдлаа. Нар улам хэвээсээр бид ч яарсаар. Гэхдээ байгалийн хүнд өршөөлийг яарч санд руу даван туулах тийм болцоо үнэхээр байхгүй юм аа.
Бид бүгдээрээ нэг л зорилгыг өөрчилж явлаа. Ямар ч байсан нартай байхад уулынхан тэргүүн дээр гарч төрийнхөө талбайг мандуулад эргээд аажуу тайван буух ийм л зорилго бидэнд үлдсэн юм. Бэлэг хадууд. Тэрээс явж чана. Зам тун өндөө. Одоо бидний явж байгаа энэ өндөр бол далайн түвшнээс дээш 3500 гаруй метр. 100 метр өндрөөшөө явах юм бол оргил дээр гарчих гад байдаг. Гэхдээ энэ бол өндрөөшөө. Явалтаар бол бид нар бараг хагас километрийн зай үлдчихэд байв. Энэ хагас километр хамгийн хүнд хэцүү байв. Яагаад гэвэл орой бүрий болж нар жаргах ойртож байсан биднэрт сэтгэлийн нэлээд том дарамтыг шруулж байв. Яаж буцсандаа гэдэг асуудал бидний хүн бүхний толгойд эргэлдэж байгаа нь нүднээс нь харагдаж байлаа. Мөн хажуугаар нь оргил дээр дээшлэх тусам салхины хурд нэмэгдэж агаарын температур хасах градус руу орж эхлэв. Доор байхад биднэрт 0 градус байсан бол одоо хасах 4-5 градусын хүйтэн болж ирлээ. За энэ нь хэдийгээр байн хөдөлж байгаа, байн авирч байгаа бид нэр сайн мэдрэхгүй байсан ч амраад жоохон суухад л хүйтэн болж байгаа нь мэдэгдэж байлаа. Ууланд авирахад шин зам бол үнэхээр л шин зам байт юм байна. Энд ямар ч туршлагатай, ямар ч олон жил ууланд авирч ирсэн уулчин ч бас бэрхшээлтэй учирдаг юм байна. Цаг давчуу, хүйтэрч, уулын оргил маань нэлээд өндөрт байгаа ч гэсэн бид нэр байгалийн сайханд зарим нэгэн бэрхшээлийг анзаарахгүй явж байсан нь үнэхээр сайхан байлаа. Бид Чацарганы амныхаа баруун хамар дээгүүр явсаар байгаад тэргүүний баруун мөрөн дээр гарч ирэхэд уулын уртал, зүүн уртал, баруун уртлын бүх хамар оргилууд харагдаж эхэллээ. Уртлаас амархан, хойдлоос хүнд гэдгийг манай ахуй дуулчдын хэлжсэн үнэн байжээ гэж бодогдож байлаа. Баг дуул маань Хотгон дэнгэр хайхнаас 400-аад метр намхан, их баг дуулнаас 200-аад метр намхан. Арай орон дулаан урд өргөрөгт байгаа учраас мөнгө цас байхгүй байгаа нь ойлгомжтой юм аа. Уулын спортын мастер. Хагасны хүчинд. Далайн түвшнээс дээш 3500 метр баг дуулын тэргүүний оргил дээр гарч ирээд байна. Өөрийгөө үнэхээр сайрлаа. Янз Нутгаагаар сайхан. Тэргүүн оргил тэргүүн дээр ярьлаа. Маш сайхан байна. бас юм хэл явж исэн гайгүй юм шиг байдаг. Шаггүй байна. Гэтэ оргилд нь гарлаа. Банга гарна. Тэр гарч ирдэг юм аа. За ингээд оргил дээр гарлаа. Энэ оргил дээр анх удаа гарч байгаа нутгийн малчин мөнх бот хамгийн түрүүнд оргил дээр гарч тэргүүнийхээ зулайд мөргөж байгаа нэ. За бид эх орныхоо тугийг мандуулахын хажуугаар Өвөрхангай аймгийн туг, мөн Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбооны тугийг давхар мандуулж бөөм баяр хөөр болж байлаа. Анх удаа уулан дээр гарсан дахиж авирахгүй гэж хизээж хэлдэггүй юм гэсэн. Бидэнтэй хамт авирсан бүх залуучууд энэ дээр гарсныхаа дараа ирээсээ гарангуутал дараагийн уул хаа вэ гэж эргэн тойрноо хар зогсох нь үнэхээр сонин хачин гэсэн мөртлөө бахархалтай харагдаж байгаа юм аа. Бид өглөө 6 цагт авиралтай эхлүүлээд дараагийн өдрийн өглөө 6 цагт дуусгасан юм. Өөрөөр хэлбэл талдаа 6 км замыг бид 24 цагт туулжээ. Энэ бол үнэхээр хэцүү, бартаатай, тэгсэн атлаа үнэхээр үжиглэнтэй тийм сайхан уулын амар өссөн авиралт байлаа. Энэ ууланд дараачийн олон уулчд ирж орих болтугай. Энэхүү манай хүнд бөгөөд маш сонирхолтой аялал төгслөө.
баг богдынхаа жацарганы хөндийн бүр тулга ихэнд нь очиод тэгээ тэндээсээ нэг 40 м орчим газар үнэхээр ийм 70 градусын налуу газар явсан. Тэр үед бол би үнэхээр шантарсан амар юм байлээ. Би тэгээ уулчдыг бол үнэхээр одоо хэцүү бартаатай ийм замд явдагт нь би бол үнэхээр тэр ир зоригтой хүмүүсээр үлэндээ бахархсан. Уулыг хүн давах биш. Уулан дээр гарсан хойно өөрийгөө одоо яллаа гэж ойлгоорой гэж хэлсэн. Тэр үгэнд би маш их урамсаж уулын оргил руу үнэхээр сэтгэмжсэн. Огт зөндөө маягийн авиралт хийцэн учраас яг тэр үе дээр бол авиралтын эхний үе бол үнэхээр хүнд санагдчихлаа. Тэгээд тухайн үед зав яах гэж гаравдаа гэж бараг шантрахших бол бодогдчихсэн бол бууж явахдаа нэрэн би чадчихлаа штэ гэд сэтгэлийн асар их таашаал аваад их гоё өдрөг болоод урамшаад дараагийнхаа бараг ямар оргил дээр гарч болмоор юм битээ гэж бодож явлаа л да. Уулчин би өөрийгөө уулчин болсон гэж бодохгүй. Зүгээр уулчин сайн багшийн ярьж ясныг сонсож байгаад шин зам уулны аливаа нэг оргилд гарахад олон хүмүүс гарсан байдаг. Тэгтэл шин зам нээж гарсан нь бол хамгийн их сэтгэлд үеийг сайхан санагдтайгаа гэж ярьж байсан. Эндээс гарсан бол болохгүй. Эндээс гарч чадахгүй юм байна л та. Гарч чадахгүй. За манай нэвтрүүлэг дууслаа да. Дуслаа энэ. Гарч чадахгүй юм. Бидний хийсэн энэ удаагийн аялал та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийн аяллаараа дахин уулзтлаа баяртай.